Урайнхаа туйлч Дамдан Доржиг НТВ-ийн мэдээ онцолж байна. За соёлын бит бос өв тэр дундаа Урайнхаа ардын баатарлаг туйлыг түгээн дэлгэрүүлж өвийг тээж байгаа Дамдан Дорж нь 1982 оноос эхлэн туйл хайлж эхэлжээ. За тэрээр 43 жилийн хугацаанд туйл хайлах өвийг сурчилж 750 гаруй шавь сургасан байна. Соёлын авь зүтгэлтэнд Балдан Дорж бид нар нэг биелүүд захдаг нэрийн хүүхдүүд ингээд одоо бид нар удмаараа энэ өвийг тээж хамгаалж ийм өрөг хүлээж одоо ингээд хойч үедээ өлөөлөн үлдэх зорилготой ингээд явж байгаа. За нэг түүлийг бол одоо Урайнхаа ардын баатарлаг туулууд бол янз янз байдаг. Урт туулууд дандаа баатарлаг туулууд учраас 24 цагч байна, 48 цагч байна туулаас хамаарч туйл хайлахт бол нэлээд хүнд. Ялангуяа бусад туйлаас бол Урайнхаа туйл бол нөгөө хоолой мсгал шахаж тийм хайлж явдаг учраас бусад туйлуудаас ялгаатай. Тэрээр туйл хайлах өвийг бага наснаасаа буюу анх 1982 онд авгаах Монгол улсын соёлын тэргүүний ажилтан урт насангуйгаар Алтан магтаал заалгаж дараа нь төрийн сойрхолд авирмэдгүйгээр Наранговь хаан туйлыг заалгаж туйл хайлж сурчээ. Туйл хайлах нь хүнээс авьяасаас гадна хөдөлмөр зүтгэл мэдрэмж их шаарддаг байна. Нэг туйлыг ойролцоогоор 24-өөс 48 цаг хайлдаг байна. Өвийг сурталчилж хойч үедээ өлөөлөн үлдэх зорилгоор ингэж явж байгаа. Тэгээд сургуулийн хүүхдүүд ингээд заах дээр 12 дугаар анги төгсөөд нөгөө хуваар аваад явчихж байгаа учраас энэ туул ингээд өрхөхтэй байгаа. Одоо бол би цаашаа ямар юу зорж яана гэхээр ерөөсөө 20 гарсан 18 хүрсэн тийм залуучуудыг сургууль ирнэ үрдөнтэй болов гэж ингэж бодож байгаа. Дамдан Дорж нь бага ангийн багш мэргэжлэр 23 жил ажилласан. Үүнээс гадна туйл хайлах эрдмээ залуучуудад өвлүүлэх ажлыг тасралтгүй хийсээр иржээ.